Санаачхан өө сайхан хаварч байна өө. Бараатад ч болзондоо гэдэг шиг хайвсан газараа л амны хаалттай явж байна. За тэгээд хотод амьдрахын давуу нөхцөл нь болохоор юм юмнаас ойр дөхөм хялбар байдаг ч гэсэн хот болгонд өөрийн гэсэн тулгымцсан асуудлууд байдаг. Агарын бохирдол, авто замын төгжрөл, замын нийтийн унаа гэдэг олон асуудлууд байдаг. За үүнтэй адилхан бас нэгэн асуудал нь авахын хох хаягдал. Хох хаягдал ер нь бол одоо хотуудын толгойг өвтгсөн томоохон асуудлууд болоод байгаа. За тэгээд сүүлийн онцгой явж байна. За тэгээд сүүлийн жилүүдэд авахын хох хаягдлаа ялгаж салах тухай ухуулсаар ирсэн. За тэгвэл нодон жилээс эхлэн Хятадын Шанхай зэрэг хотуудад одоо боттойгоор хэрэгжиж эхлэн хэрвээ авахын хох хаягдлаа ялгаж салахгүй хайх юм бол холбогдох торгуул шийтгэл оноодог болсон. Тэгвэл Бээжин хотод энэ жилийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж хэрэгжүүлэх юм байна. Сая би хорооллын өдөр ороход ийм хуудас тарааж байна. Энэ дээр одоо хох хаягдлаа яаж ангилах, ямар одоо хаягдлаа юунд ямар саунд хийх тухай найран заасан байгаа юм байна. Тэгээд одоо хох хаягдлаа бол хайхтаа хичээх хэрэгтэй болоод байгаа юм байна. Миний амьдрал хороолол нэлээд хуучны хороолол. Гэхдээ л байрын доор ийм олон хогийн сав тавьсан байгаа. За тэгээд 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энийгээ бүр нарийн ангилах юм байна. За бас нэг онцлогтой зүйлгүй энэ байр болгоны доор ийм ногоон авдар. Энд одоо хүмүүс хуучин хувцасаа хийж болно. За бидний шүүгэнд ер нь бол өмсөн ихэд бас өмсөхдөггүй. Хайчийн ихэд бас хайрын санагддаг. Бараг шинээрээ шахуу хувцас готл цүнх байдаг. Энэ 6-5 харж болно. За энэ зүйлээ бас сайхан угааж арчаад энэ ногоон авдарт хийчих юм бол бас хэрэгтэй хүмүүстэй хүрээд одоо амьдралтай хүмүүст бас хэрэг болох магадaltaй. Үүгээрээ бид бас одоо сайн үеийн аянд нэгдэх боломжтой юм. Тийм учраас энэ байр болгоны доор юм ногоон авдар тавьсан байгааг та бүхэн харж байна. За тэгээд 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлээд хогоо ангилж хайх хэрэгтэй болоод байгаа юм байна. Тэгээд хотын энэ том хүндрэлтэй асуудлыг шийдэхэд өөрийн биеийн одоо оролцоо бас хэрэгтэй болж байна. Тийм учраас одоо анхаарай. Цаашдаа одоо энэ бидний тараасан энэ хуудасаа сайхан суралцъя. Тэгээд хогоо ангилж хайж аяа.